Хизээ болох уу гэж судалж байгаад баг амдж байгаад хөтөлбөртөө материал өгсөн байгаа. Тэгээд хөтөлбөрт материал өгөөд 400 эмэгтэйгээс 21 эмэгтэйд шалгаж үлдсэндээ баяртай байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт оролцсноор ер нь нийгмийнхаа сайн сайхны төлөө нийгмийнхаа одоо энэ орчноо сайжруулахын төлөө бид нар өөрсдөө энэ дуу хоолойгоо өргөж бид нар өөрсдөө өөрчлөлтийг авчрах хэрэгтэй байна гэсэн мессежийг энэ хөтөлбөрт хамрагснараа хамгийн гол нь гэж ойлгож чадсан. Бүх одоо цуврал лекцүүд маш сонирхолтой өргөөжтэй байсан. За тэр дундаас хамгийн эцгэд хоногсон лекц бол Улсын хурлын гишүүн хатагтай оюуны лекц байсан. Тэрээр хэлэхдээ бол хүн өөрийн хувийн амьдрал дээрэж албан ажил дээрэж даалгавраа маш сайн чанартай ёстой гэж хэлсэн маш их одоо сэтгэлд хоногшиж үлдсэн байгаа. Надаас илүү сайн хийж чаддаг хүн байвал за тухайн одоо зүйлийг бол бусдад даалгаж хамтын хүчийг ашиглах хэрэгтэй байна. За мөн одоо даацанд хэтэрж байгаа энэ дэлхийн ертөнцид ухаалаг хэрэглээг одоо хөвшүүлэх нь одоо зөв юм а гэсэн ийм санааг ойлгож авсан юм а. Арт Capital компани захирал Үлзэн хоёр хичээн лекц бол надад маш их таалагдсан. Лекцийн дараагаар би өнцөө өөр ингээ авч нөө байр авах уу эсвэл хувьцаанд оруулах уу гэж шийдэж бодчоо. Тэгээ хувьцаа авсан байгаа. Тэгээд энэ бол одоо миний хувьд томоохон өөрчлөлт болсон. Улс төрийн шийдвэр хэрхэн эдийн засагт нөлөөлдгийг ингээд бодит жишээнд тулгуурлаж ярьсан ихийг таалагдсан. Тэгээ энэ лекцийн дараагаар болохоор Монгол Улсын одоо улс төрд ямар үйл явдал болж байна гэдэг талаар ихээхэн анхаарч сонирхдаг болсон байгаа. Үе хоорондын хөлтсүүлгээр за бидний өмнөх үеийн эмэгтэйчүүдэд за манлайлах боломж маш хязгаарлалтмал байсныг бас ойлгосон. За энэ үед амьдарч байгаа бид бол маш азтай. За үдий зэрэгт хүрэх хүртэл бол бидний өмнөх үеийн эмэгтэйчүүд маш их зүтгэл гаргасан. Тэмүүжин гишүүний ярианаас болохоор иргэний нийгмийг бас нэг өөр өнцгөөс хараад энэ өнцгөөс харж бас дотор нь ажиллах хэрэгтэй байна гэдгийг ойлгочихсон. Иргэншсэн хүн бол хууль дүрм захирагдаж аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг. Мөн иргэншсэн хүнтэй улс орны эдийн засаг бол хамгийн хүчирхэг байдаг гэсэн ийм одоо мессежүүд бол хүчтэй одоо сэтгэл төрүүлсэн. За профессор Мөнх сайхан багшийн хичээлээс сайн амьдрал, сайхан амьдрах хоёрын сайхан амьдрах нь илүү үнцэнтэй юм аа гэдгийг ойлгосон. Үр дүнгээсээ илүү явцсан нь одоо илүү одоо үнцэнтэй байдгаа гэдгийг бол ойлгосон. Бачим гişүүнээс яг сурсан зүйл гэвэл хүн амьдралдаа амжилтын хоёр тэнхлэгтэй байдаг. За босоо тэнхлэх нь бол яг өөрийгөө хэр зэрэг ялж амжилтанд хүрч ийнэ. Эвтэй тэнхлэх нь бол үеийнхнээс хэр зэрэг явж ийнэ гэдэг. Тэгэхээр миний хамгийн чухал сурсан юм бол босоо тэнхлэхдээ өөрийгөө илүү ялж дийлэх хэрэгтэй байна гэдгийг сурсан байгаа. Бачим гишүүний өөрийнх нь туршлаганаас сэтгэл төлсөн нэг өгүүлбэр хүнд хүлээн зөвшөөрөхийн тулд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд оч. Номин гэрлийн ардчил, эрх мэдэл ба оролцоо гэсэн лекц маш их таалагдсан. Эндээс болохоор зэрэг хүмүүс ер нь асуудлыг тойроод байлгүй асуудлын голд нь орж өөрчлөлтийн төлөө одоо асуудлыг дэвшүүлж хэрэгжүүлэх нь маш их чухал юм. Ёс зүйн үйлдэл зоригтой шийдвэр гаргах нь манлайлагч хүнд байх гол чадваруудын нэг гэж ойлгосон. Ингэж зоригтой шийдвэр гаргаснараа тухайн асуудал дахин гарахгүй байхад жинтэй хувь нэрмийг оруулдаг юм а гэдгийг бас ойлгож авсан байгаа. Зочин төлөөлөгчдийн нэг бол Конрад Аденауэр сангийн суурин төлөөлөгч Даниэл Шмукинг байсан. Тэрээр хэлэхдээ Монгол улсад одоо эмэгтэйчүүд нийт ард түмний тал хувийг эзэлж байгаа. Мөн залуучууд ч гэсэн маш өндөр хэмжээний хувийг эзэлж байгаа мөртлөө яагаад улс төрд ийм бага оролцоотой байгаа юм бэ? Та бүхэн яагаад амьдралаа магадгүй настай эрэгтэй хүмүүсээр шийдүүлээд байгаа юм бэ гэдэг асуултыг асуусан. Үүгээрээ бол эмэгтэйчүүд залуучууд бид нарыг улс төрд илүү идэвхтэй оролцооч гэж уриалсан юм аа. Инх жаргал багшийн лекцнээс сурсан зүйл нийгмийн өөрчлөлтийг улс төрчид хүний эрхийн активистууд биш хувь хүн өөрөөсөө надаас эхэлж болохыг ойлгож авсан. За ноён бол Эрдэнэ компани захирал Төвшинбаяр гэгчтэй уулзснаар ер нь бол хүн аливаа зүйл тууштай байх, олон зүйл рүү тэмүүлэх бус зөвхөн нэг зүйлийнхээ эцийг үзнэ гэдэг ямар гайхамшигтай байдгийг бол мэдэрсэндээ баяртай байгаа.
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйч гэсэн за нөхөн үрчхэн эрэгтэй байдаг юм шүү. Тэднэрт хайрлаж дурлах, болцох, цаашлаад хүүхэд гаргах тийм ээ. Нөхөр одоо тий сонгох ч гэдэг юм уу тий маш олон одоо энгийн эмэгтэйчүүдэд одоо бүхэл эмэгтэйчүүд тулгардаг асуудал тэдэн ч гэсэн байдаг юм шүү гэдгийг бол ойлгохыг бол одоо 40 одоо гэсэн энэ мессежийг бол 47,000 гаруй эмэгтэйд бол хүргэж чадсан. Бэлгийн дарамт гэдэг сэдвийг бол хүн болгон хөндөдөөдгөө энэ сэдвийг бол манай баг сонгоо авсан. Их сургуулийн оюутнуудад бэлгийн дарамт гэж юу юм, энэ талаар яаж сэргийлэх юм, ямар холбогдох хууль тогтоомжууд байдаг гэдэг талаар нийт их сургуулийн 183 оюутнуудад зориулсан уулзалт семинарыг зохион байгуулсан байгаа. Бид нар айл болгонд хамаатай гэдэг утгаараа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэр бүлдээ адилхан үүрэг хүлээх ёстой шүү гэдгийг хүмүүст ойлгуулах зорилготой бичил төслийг сонгож авсан юм а. Facebook хуудас маань болохоор одоогийн байдлаар 2300 лайктай, бэлтгэгдсэн видео маань болохоор 270,000 хүнд хүрсэн бөгөөд уг видео маань нийтдээ 2400 удаа шеэрлэгдсэн байгаа. Гэрээ ажил зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил биш. Энэ ажлыг бүгдээрээ гэр бүлийн гишүүд хуваагаад хийх юм бол гэр хамтдаа өөр зүйлд илүү цагийг зарцуулж болно гэсэн санааг төвшүүлсэн юм а. Төслийн хүрээнд бид нар гэрийн хог пэйж хуудас нээсэн байгаа. Пэйж хуудсын маань нийтээ 67,000 хэрэглэгч үзсэн. Хүмүүсийн хандлага бол эрэгд нааштай зүг байна. Харин зүгээр зам үлийн төвшөнд яг өөрийнхөө төвшөнд хэрэгжүүлэх дээр асуудалтай байдаг юм байна гэсэн үрдэн хүрсэн байгаа. Бид нар яагаад нийгэмдээ тусдаа өөрчлөлтийг хийхин тулд амьдрах ёстой юм бэ гэдгийг бид бүхэнд ойлгуулж өгсөн ийм гоё хөтөлбөр байсан. Баярлалаа. Маш олон зүйлийг мэдэж авсан, бас маш олон найзуудтай болсон.